Уял зүй дотоод хэргийн яам, Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Монгол улсын дотоод хэргийн их сургууль. Монгол хүн бүрийн зүрхэнд эх орноо хайрлах ариун сэтгэл оршдог билээ. Тэрхүү сэтгэлийн гал ард иргэдээ авран хамгаалж эх орныхоо төлөө ам биеэ үл хайрлан зүтгэх гэгээн мөрөөдлөөр дүрлзэж нэгэн цэг тогтолцдог нь дотоод хэргийн их сургууль юм. Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт дотоод хэргийн их сургууль нь аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын мэрэгсэн алба хаагчдыг 91 жилийн турш бэлтгэж ирсэн дээд боловсролын тогтолцоонд өргөмөц байр суурьтай Монгол улсын ууган дээд боловсролын сургалтын байгууллагын нэг билээ. Цэрэг их оронч хандлага төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүнийг хөгжүүлэх ажил. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагч, сонсог сурвалжчдын албаны бэлтгэгжилтийг хангах, сэтгэл зүй, бие бэлтрийн төсвөр хатуужил олгох, бусдыг болон өөрийгөө хамгаалах ур чадварыг эзэмшүүлэх, олон улс, төв дэлхийн хэмжээний тэмцээнд баг тамирчдыг бэлтгэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерхий командлагчийн нэрэмжит сонсогчийн алдар Гардан тулааны тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Сонсог сурвалжчдын бие бэлтрийг хөгжүүлэх, сэтгэл зүйн төлөвшөл олгох зорилгоор Гардан тулаан, таквондо, самбо бүх, жудо бүх, сагсан бөмбөг, волейбол, жижүцүү, холимог тулааны секц дугуйлан хичээлүүлдэг. Манай тамирчин сүүлийн 2 жилд дэлхийн аваргаас 60, Азийн аваргаас 18, улсын авраг шалгаруулах тэмцээнээс 173, нийт 250 гаруй багц медалийг хүртсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүрэлдэхүүний бие бэлтрийн бэлтгэгжилтийг хангуулах, илүүдэлжин багасгах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, нийтж уур амьсгалыг бүрдүүлэх, биеийн тамирын бэлтгэлийн стандарт шалгуурыг хангахтай холбогдуулан их сургуулийн нийт багш албан хаагч ажилтнуудын дунд сагсан бөмбөг, волейболын лигийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэхүү лиг тэмцээнд захиргааны зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн болон харьяа сургууль, институтын багш албан хаагч ажилтнууд бүрэн хамрагддагаараа онцлогтой. Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг бүх нийтийн гүйцэд их сургуулийн албан хаагч ажилтсан сонсог сурвалжчид эдүг санаачлаг гарган манлайлан оролцож байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын санаачлагаар хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, онол практик сулгамцсан асуудлыг судалгаанд үндэслэн оновчтой үр дүнтэй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдааныг 2021 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Тус уралдаанд их сургуулийн багш, эрдэмтэн судлаач, сонсогч оюутнууд амжилттай оролцож ирсэн. Сурлага, урлаг, спорт, судалгааны ажил, цэргийн хэргийн мэдлэг, нийгмийн эдвэх оролцоо гэсэн олон шалгуураар Монгол улсын шилдэг сонсогчийг шалгаруулан Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерхий командлагчийн нэрэмжит шагналыг гардуулдаг бөгөөд их сургуулийн 3 сонсогч тус шагналыг хүртээд байна. Сонсог сурвалжчдын авхаасан ба мэрэгжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадамж, дэсвэр хатуужлыг сорьсон марш, тусгай бэлтгэлийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Тэмцээний шилдэгүүд их сургуулиа төлөөлөн Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерхий командлагчийн нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн авраг шалгаруулах зогслбор тэмцээнд оролцдог билээ. Залуу офицеруудын жил, ахлагчийн жил, ахлах офицеруудын жилийн хүрээнд их сургуулиас хүүхний хөгжлийг дэмжих, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан нь албан хаагчдын албандаа хандах хандлага, урам зоригийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил болсон. Мод тарих нь дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой билээ. Тиймээс дотоод хэргийн сургуулийн эрдмийн хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хүнжийн хоолойдох сурах дадлагын төвийг ойжуулах ландшафтын зураг төлөвлөгөөг боловсруулан мод тарих аяныг жил бүрийн намар, хаврын улиралд зохион байгуулж байна. Тухайлбал их сургуулийн хэмжээнд 2021-с 2025 онд Баян Зүрх дүүргийн 33 дахь хороо хүнжийн хоолойдох их сургуулийн сурах дадлагын төв үндэсний цэцэрлэг түрээлэн, эко цэцэрлэг түрээлэн зэрэг газарт нийт 150 мянган гаруй модыг тарьж, арчилгаа услахыг цаг тухайд тогтмол хийж, ургалтад хяналт тавин ажиллаж байна. Мөн үндэсний цэцэрлэг түрээлэнд 0.6 га талбайд дэхис төгөл байгуулж, ногоон байгууламж зан талбайн тохижилтын ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Дотоод хэргийн их сургууль 2022 оноос зорилтод бүлэгт чиглэсэн
цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2022-оос 2025 онд Шинэ Монгол, Шинэ үе ахлах сургуулийн ахлах сурвалжчдад цэргийн хэргийн мэдлэг олгох цэрэг эх оронч хандлага төвшүүлэх сургалтыг 1400 орчим сурагчид зохион байгуулад байна. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүүхэд залуust хөдөлмөрийн дадлага сургалт олгох, анги хамт олонны дунд эвсэг хамтаж уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор намрын уран сургаалтын ажилд жил бүр давхардсан тоогоор их сургуулийн 40 гаруй албан хаагч 1000 орчим сонсогч ажиллаж байна. Их сургуулийн албан хаагч ажилтан сонсогч суралцагчид нийгмийн хариуцлагын хүрээнд цус элбэл судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж, цусны донорын удирдлагыг жил бүр зохион байгуулж, эрдэнэт хүний амийг аврах үйлсэд үнэтэй хүн нэмэр оруулж ирсэн. Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны Улаантуг, Байлдааны гавьяаны одонд Монгол Улсын дотоод хэргийн их сургууль нь эх орныхоо тусгаар тогтнол, улсын хөлийн халдашгүй дархан байдлыг хангах, ард түмнийхээ амар амгалан сахиулах эрхэм үүргийг нэр төртэй хэрэгжүүлж, боловсролын чанарыг Азийн жигшигт хүрэх зорилт дэвшүүлэн доктортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна. Тусгаар Монгол улс ашид мөнх оршиж, яруу алдар нь мандан бадрах болтугай.